Амрэнөө дийсэн. Бүр алан болгоцоо. Зад жижиг дуусахгүй. Барьж идэж зарж идэж дуустал. За тэгээд өвгөн намайг нь толдож үгийн дэнсэг нь тавиж ирүү шүүлтэн тулгаж элдвэр хачаарлах гэж ирвүү та нар. Боодоггүй гэдэл намайг. Өрхтөө буухгүй би чинь өөрхөндөө буухгүй л. Тийш дээ. Тэгээ газар нь чагтлаад нь тэнгэр нь хориод байдаг юм хаахантай. Харин тэр хэмээрээ гараад шүү таныг одоо 9 жил боохгүй гэсэн гээд цуураад байна. Манай Монгол 9 жил амгалан байдаг бол би боохгүй байж болно зэ. Тэгэхгүй хов гарахгүй ганц хоногч олоога. Готтол тухлахгүй ганц өдөрч олоога. Боохгүй байж яаж дийлнэ үү? Хорлолд өртсөн ч хаг ташиж байна. Тэр нь чатласан чи тэрчилж дайчалаа. Үрээ гэж л ярихгүй яах вэ дээ. Үндсэ гэж тэмцэхгүй яа нүдэ. Яах вэ? Нэг өдөр нь тэрэнд баригдсан ч нэв шартал ядарсан гэж нэг өдрийг бол алгасаж магаад би залахгүй. Гэхдээ тэрнээс удаанда тэрчлэг сэтгэл минь намайг нь буухгүй ганц хоногтой буудлахгүй нэг өдөртэй байлгахгүй шүү. Зүрх минь шаналаад нь цус минь өвдөөд нь буудаж илвүү өглөж хоёроор тоншиж л таараа. Тийм үү? Тийм шүү гэсэн юм. Тэгээд тэрэнт нөө онгод татно. Тэрчлэхэ нөө тэнгэрт нөө гэдгийг өөсөөлдөн сэлдэ. Өвгөн би ямар харагдах төрөхтэй баригдах биетэй юм биш. Танаа оюун л мэднэ дээ. Хэм бай гэдгийг. Тэгээ нөгөө зүү тав нэрний ч учир юу вэ те тэгээд өөрсдөө дэнслэх байлгүй дээ. Тэр анхнаасаа би та нарыг эргэлц гэж хэлсэн. Над шиг худалч амтан байхгүй шүү гэж. Зарлаад байхад сонсоод байгаа залхагч нь тэр дээ. Би сонс гэж албадсан нэгэ түүх байхгүй. Дурандаа сонсож дугаараа тоолож байгаа нь та нар шүү. Тийм үү? Яач зөв юм ярьдаг шүү. Энэ цагт зөв үү буруу юу бэ мэдэмгүй. Миний цагт зөв байсныг л айлтна. Шана цол яа. За тэгээд хотол олон минь. Бүл аравд ямар өгөөрдөх нь. Болиа сэтгэл бойсгаж. Эрдэнэ татын өсөд нь тэгээд ирсэн байна. Тэгээд. Эрдэнэ татын эрдэнэс сугалсан мэд. Тэгвэл чамингэл бабухи сайхан түүх. Сайхан асуулт. Сайхан асуудал дэлгэнэ гэж найдаа. Яа манай хасах асуулт. Асаарай. Зүү гэж юу саагаад байхан байхгүй зүгээр. Алцсан чамаагүй. Төрөн хуралдаад байсан үзэхтэй биш үү? Тэр чинь юу байлаа? Нэг сайхан эвлүүлээд асуугач. Найрал. Ахор нэрхүү борлоо. Яа тэг. Энд найрагдаж байг. Нэрэгдэж л байг. Би энд нэрж л байг. Хоёр талдаа нэрэгдээ да. Яаж асуухаас ч хамаарад их л тайлбар байгаа да. Ялуунцгийг нь илэрхийлж ямар хэмээрээ асуухыг чинь толдё да. Томыг жижиг болгож асуух нь жижигийг том болгож асуух нь. Асуулт гэдэг чинь урлаг болгоо гэж. Та бүр асууж хаалж штэ.
Тэгвэл тэгээд ширтэж байгаад л яддаггүй. За чамд хуваас олд байна. Өө тэгээд өнөө барихтай нэг төрөлстөө санааж хилээж явд юм болохоор төрөлсөн. Одоо сайн сайхан хэлээ. Бид нь одоо яаж хичээх вэ, юу хийх вэ гэдгээл энэ талаар Махаа хийчээ. тийм. Тэг яалтмахаа хийчээгээд нэг хүнж гэсэндэ. Хоногийн хоолтой, хондын бодолтой, эрхийн зарлагтай, ирээдүйн тангарахтай байхад л нэг хизээж гундадгүй юм. Чи үлсэх юм бол Монголын ялуурал нэгээр нэмэгдэнэ. Тийм үү? Чи мох юм бол Монголын эр зориг нэгээр гутна. Чи ялагдах юм бол Монгол ялагдал нэгээр дутна. Мануу. Тэгэхээр чи гэдэг орон зай, би гэдэг сэрхвэ. Бүхний ихэнд байдаг бос. ертөнцийн төлөө дөөхөө нэгтгэх нэгж цэрэг байж ажил дайтах дайчидтай далаа дан бүтдэг босоо. Тэгэхгүй. За танаа дан чи хөгийн болсон байлаа дээ хөнгөө болсон байлаа. Юмсны сайдл хүнэн авлаад айдаг болж байгаа. Тэгэхээр цэрэг хэрэгтэй ч юм уу гүйч юм уу. Тэрнээс зөвхөн эрүүл байж өрн цааштай зөө явах юм байна л гэж боддог. Хүн бишээ. Нэгэж ургамал нэгэж эсэ нэгэн амтан. Эрүүл байж ээж энэ амьдралын оршихуйн анхтал эхэлнэ шүү дээ. Очи бодоод нь үзтээ. Чиний биеийн нэг ширхэг эсэг л өвдөхөд чи хөвчтөн бидтэй. Тэгэхээр энэ хорвоо дээр тэр нэгэж эс чи нэгэн өвснөөс өвднө бидтэй. Тэр нэгэн өвсний өрөөл чамд хамаатай. Чиний нэг эс чамд хамаатай. Чи нэг өвчтөн байх юм бол төр улс түүнийг шийдэхийн тулд эмлэг дам болго зардал санхүүгээд хүндэрж байгаа бидтэй. Алдаа аятаа авч явдаггүй ард улам байх тусам арчлахын төлөөх зардал нэмэгдэж Монгол хоосорно үдтэй. Тэгэхээр мэдхүйн орон зайд нь чадахын хүчинд нь санхүүгээ хэмнэн гэдэг чинь алдаа аятаа авч явахаас эхлэх босоо. Тийм үү? Эсвэл төрдөө төвгийг тариаж өөрийгөө өвдөхөөд байвал энэ улсын санхүү зарцуулагдах чихтэй зарагдах ялтай л болж таарна шүү дээ. Энэ би ял хайрлаж байгаа юм. Чи Монголыг хайрлах их амархан шүү. Чи Монгол гэдэг нэртэй ард бөгөөд нь Монгол сэрхүү тавиад ягтан байхад аваас төрийгөө ямар их төгөргийг хэмнэж төмөндөө ямар их бэрхийг удахгүйгээр яшиглахгүйгээр аж төрнө гэж бодож байна. Нэгэн өрх болёо. Энэ өрөгийн соёл нь нэгэн хүүхдийг л ирэх ирээдүйн төшиг гэтлэх зовлонгийн баатар болгоод л өсгцэн байхад энэ их цагийн зүдэргээ яг хаана орших юм. Сүнс бүхэн сэрхүү дайн удирдагдаж сүлд бүхэн тэнгэр лүүгээ чичиж байхад ямар унс гутаж яшиг дан гарч ирэх юм хөлөөдгөө. Бүгд эвцэж бүгд ингэчих босоо. Тиймээс нэгж анхаарна гэдэг нийт төрдөн анхаарах тайлаад л нэгжийг тийм үү чи гэж чичиж биш би гэж ихрэлж олж авдаг босоо. Нэгэн онгодыг хичээл зүтгэлээ сонор сэрэж байхад нэгж онгод бүхэн сонор сэрээгээд ахуй төхнүүлээд 10 байна уу 5 хүүгийнхээ амьдралыг аятай засгалахад тэнгэрт нь тэнд орших босоо. Танийхэн тэндээс эхлэх босоо. Газрын ганц чулууг хайрлахад л их орончин хайрлагдаж эхлэх биш үү? Ганц гიშгэн хөрсийг л ариутгахад хог навш тэндээс нь цогцрох босоо. Өчүүхэн гэдэг чинь өөрөөс эхлэж өнөө бие чинь далай бүтээн. Досгол усыг ариутгаснаар дундрашгүй ундраг ариун байдаг юм балжрууд байна. Тиймээс би та нарт төгөлдөр амиа хийчээ гэж сургана.
Хамгийн шиндөө. Тийм ээ. Яагаад гэвэл ам залгаж сүнсээс рээж байгаагүй. Тийм үү? Амьдрал гэдэг туршлагыг урааж байгаа алтан сүнсэд та буу. Тийм үү? Амьдрах гэдэг ухааныг алдаа оноогоор дэнслээд аваад мордохдоо зөвхөн дурсамжийг л авч явна шүү дээ. Өнөөдөр туужсан дурсамж гэдгийнх нь айхтар хэцүүн санаж явхаалж сайхан тань талархаж тэнгэр тань очиод тэрүүгээр дэнслэгдэж тунхаглагдах дэд онгодоо тууварлагдах дахин амтнаа гэдгээр ялгаа нүдтэй. Тэгэхээр хоногоосоо чи ихэр их дурсамж авнам. Хоногтой чи ихэр их эрчтэй байсан гэдгээрээ л давтан ухаарахын тойргийн амьдралдаа байх уу? Давтагдашгүй амьдралын мөнхрөлд нэвчин очих уу гэдгийг ялгаа байх уу? Амьдралыг баяжхын төлөө гэж явуухайлаа. Чи баян жинэлэг гэдэг юугаар илэрхийлвэ? Бусдаас илүүг нь хөсгийг унлаа. Гэхдээ тэр чинь хүний ил бүтээсэн үд. Чи бүтээсэн үднээс нь илүү байж чадахгүй. Бусдаас илүү орд ханшин дамжраг. Барьсан хүнээс нь илүү оюунд байж чадахгүй. Цэнгэлээ мандаа болгож 20 хүүхэнд өхөнжилдөж үзье. Эцэг их шиг нь хайрлаж чадахгүй. Мөн үү? Чи тэгвэл яг юу үзэх гэж амьдраад байгаа юм бэ гэхэд чинээлгийн хорвоо төртөл байдаггүй юм болж байна. Чинээлийн хорвоо төртөл байхгүй. Байхгүй. Юу идэг? Чи далангарыг тэрэн 20 хүүхэнтэй сээ тэгнэж. Сарил босгоороо зугаатсан ч. Их шиг инэрлийг олоохгүй. Үр шиг харийг өдөрхгүй учраас үйдэн. Түмнийхээ хөрөнгийг тэнд зарчуулчаад. Төвгөөр олсон юмбугаа тэнд үрчгээд. Чи хоотныг л мэдрэн жаргал байхгүйг таниа. Иймээс нь баяны зовлон хүртэл балагийн их гашуун санагдана. Ухаанчин хүрээд олзыг олсон ч гэсэн бүтээсэн эзэнчг нь баясгалтай байдаггүй. Ухах нь. Тиймээс нь харц булаалаа гэдэг нь ханах амьдрал бос шүү дээ. Сэтгэл булаалаа гэд сэрсэн амьдрал бос шүү дээ. Харин энэ биетэй ухаарлын талааг бий болгож энэ зүрхэнд тунхаглын ирчийг агсаж байж л. Энэ амьдралд туулын түүхийг сийлж байж л. Тэнд баясал төрөн шүү дээ. Ханах баясал тэнд л байдаг. Гатуухан ааруул хүртлээ хамгийн амттай мэдэж болохыг мэдэрч байж л хүн гэдэг ямар өчүүхнээс авууга төсрэлт ирчмийг мэдэрдгийг мэднэ. Түүнээс нь хаан сентиний өмнө байгаа цар дүрэн ууц өвчүүг нь зоголчод гутгах үе бос байдаг юм. Тиймээс нь үзээгүйгээ үзснэн амьдрал гэвэл бодлоо. Үзэж байгаагаа хишиглэн дүүргэх нь амьдрал байдаг. Чи заяаны айлч доороос дээрээс амьдралыг эхлэж болно. Гэхдээ тэр заяагцсан хоног болгоныг, тэр заяагцсан нар болгоныг, тэр заяагцсан саран болгоныг л сүнсэндээс ийсэн цагт л энд ханах мэдрэмж орж ирдгээс, энд дэлгэрэх мэдрэмж орж ирдгээс өөр хаач олддоггүй. Булиж булаасан ч жаргал байдаггүй мэднэ. Хамгийн жаргалтай гэр бүлийн хатангой хүүхний булаагаад үзгэлтэй. Чамаа хайрлаагүй цаг тэр боломжийг хүйтэн байдаггүй. Тэр л залууг хайрлаж байгаа борхон гэрийн эзэгтэй байхдаа л тэнд хамгийн төгөлдөр гоо үзэсгэлэнтэй ойрсныг мэдхийн цагт чамд гашуун нулимс урсаж таслах дуугаар шүү дээ. Тиймээс нь булиж булааж бус. Тэтгэж энэрч жаргадаг гэдгийг л ухаалтуугаа. Чинэлэг гэдгийг чигчээ хороондох алмас бүдгийг хэлдэггүй юм. Чинэлэг гэдэг чихээр сонссон өг бүхний ардахыг санаж хүний сэтгэлийг тэмдэрэхийг хэлдэг. Чинэлэг гэдэг нь зүрх болгоныхаа булиганаас гал гаргаж өөдрөг болохыг хэлдэг.
Чинэлэг гэдэг өчүүхэн сүлсээрээ цадаж өн хотоодоос гэрэлтгий гэлдэг. Чинэлэг гэдэг бүрийн хоровоод үн мөнхөд орших сүнсэн чөлөө бий болгож эцэг их байхыг гэлдэг. Чинэлэг гэдэг ирж байгаа огторгын их сүнсэнд боломж олгож энэ хөрөстө тогтоож байхыг хэлдэг. Чинэлэг гэдэг агшин болгоноос аз жаршаа мэт боломжуудыг олж мэдэрч талархаж байхыг хэлдэг юм шүү дээ. Та нар намайг зовсон амьдралтай гэж дүгнэж магад. Өрөөс нь нүдээ алдаад, өнөөх нэр ээжийг алдаад, өр хүүхдээ ээжийг алдаад, даанд нөчнөө байлдаад, хоног хүртэл ихээр явах зам нь хүртэл хол. Гэ над чиг сайхан жаргалтай амтан алга. Жаргацсан учраас онгод байна. Яагаад? Тэр явдал болгонд би тэмцхийн жаргалтай байсан. Дийлэн гэсэн багтаалтай дийлдэшгүй гэдэг итгэлтэй. Юу чгүй говийн дээрэмчний борох хүү байж. Авгаа цустай бүтүүн зүрхтэй учраас л. Асуудал болгоно таныг борохны надад өгсөн сорио гэж бодож. Тэр намайг юу давахыг харах гэж мөргөл цариж байна гэж тэнд чичээ хийгээд өөрөөрөө өнгөрч байсан учраас л. Зовлон бүхнийг зөөлчлөөд л. Асуудал бүхнийг асуултаараа даваад л. Асуудал болгоны ард гарцах байгаа гэж итгээд л. Монгол тэнгэр чотгөр шолом говийн дээрэмчин. Сүлтний эзэд сүргийн манлаа авгаа жинжид хаад бүгдэл. Намаг ивэс. Яах гэж ивэс. Бүрэн бүтэн төрчөө тэд надад нэг юм татархаад. Атаархдаг. Надад атаархдаг. Мэднэ. Юунд гэж хоосон байж итгэлтэй байдаг надад атаархдаг. Тийм учраас энэ хоосноос энэ хүмүүндийг жоохон гөхөд юу бүтэх бол гэдгээс урам авч, юу чадах бол гэдгээс ухаан авч, юунд хүрэх бол гэдгээс төжөөл авч, тэд тэмцэнтэнд баяжж, тэд баян учраас би баяжж амьдэрсэн. Чиний баян надад хамаатай. Учир нь чи миний хэрэглэгч, чи хэрэглэх чадвартай байхад үйлдвэрлэгч би баян байна. Үйлдэж байгаа би өрх болгоныг баяжуулж байгаа учраас эргээд чи баян байна татвараа багчаа. Энэ л тогтолцоо бүгдийг баян болгосон шүү дээ. Тиймээс би ядууг харж өрөвдөхгүй. Баяныг харж хатаархахгүй. Бүгд нь тойргийн сулаатай химийн нэгдэлтэй байгааг мэддэг учраас энэ химийг тийм үү харилуу алдаж хагцаахгүй. Оргүй алдаж гунихгүй байхын тулд улс дотроо л олон эргэлдүүлэхийг хэлсэж өөрөө биенээс өөр арилжаад авах юм байхгүй. Бэлэгтээс өөр хөдлөөд авах юм байхгүй. Тахир дутан үжгээс амаан хотолдож амьсгал ан хотолдож ажид орсон. Үгээ үнэд хүргэх гэж үгийн минь сонсох гэж төлөвөр талбадаг ертөнцлөө. Тэмүүлсэн юм шүү дээ. Тэр ноён зүстэма гэдэг үгийг л сонсох гэж ихэс надад төлөвөр өгдөг байлаа да. Би үнэгүй хэлж өгөх сонголттой байсан чи үнэд хүрээгээд зарсан. Өвөөгүй байна уу, өвөөтэй байна уу? Ард хүн тэрийг сонсоод хов болгоод хаяа. Их хүн сонсохоор олц болгоод авна. Ухахна. Иймээс нь ашигт байгаа талбарт нь хишиг хүртэх зүг ёс. Ашиггүй байгаа талбараас нь хурааж байгаад тайтгэх нь үүрэг юм шүү дээ. Мөн үү? Ядарсан яндаж өрөвдөг шиг гутам шиг байдаг. Мэднэ. Ягаад гэвэл өөрийгөө нэгэнд өрөвдөөд эхэлсэн хүн өндөнөө гэж байдаггүй. Түүнд нь эдийг өгөж эрхмийг хэлж ухаанаа зарах нь улам доромжлохтой айдал байдаг. Өөртөө нь үлдээсэн дээр. Өлсөөд ханах сэрхүү байдаг. Утаад ханах сэрхүү байдаг. Түүнд нь үлдээ. Тэр бол буян юм. Харин чи хоногийг аравдах архийг өгөөд, хожимыг мартах хоолыг нөгөөд, маргааш их сэрэх үгийг нь өгөөд байх юм бол сэршгүй хэвддэг. Зовлон бол бидний дотор байдаг авууга сэрүүлэг. Сүнсийг сэрэж амьдралыг таниулдаг дуу хоолой шүү дээ.
Тэрийг идэлхгүй гэж зүхтааж байгаа хүн. Сэрэхгүй гэж унтаж байгаа хүн хоёр яг адил. Тийм байс. Яг одоо чи зогсож байгаа бол чиний дотор сэрүүлэгч дуурсан сэрхийчин хүлээж байгаа. Харин чи нойр амьдрал хоёрын хооронд тэрчлээд байгаа маа болчихно. Энд чи өөрөө сэрдэг болохоос хэдэн мянган хүн үлдэж чадмааргүй шүү дээ. Тиймээс нь өөрийнхөө дотог шиг одоо зогс. Айхаагүй байдлаа бол арчаагүй өрөвдлөө орх. Ийм байгаа энэ цэгээс эхлээд босоо гэдгээ дуурах ёстой. Нухахна. Нүдэн алдчаагээд хараата өдрүүдээ би хүсэмжлэн ямар их өдөж ямар их утсан. Гэхдээ энийг хүлээн зөвшөөрөөд энэ цэгдээ би бүрэн мэдрэхүүгэн авахд сэрхүү тэнд оршдог. Чи яг одоо зовлож байгаа. Зовлонго өөртөө бүгдийг агуулж. Би ядуу. Би чадуу. Би гутанг. Би зовлонд. Гоё их нэрэн алдсан. Би ганцаараа зүдэрсэн гэд. Янгина дуусах. Тэгтээ бүгдийг хүлээн зөвшөөрж бусдыг өвөрөөдөг. Хаяад явсан ихнэр чинь ад жаргал хүртэх хэрэггүй юу? Хэрэгтэй учраас л чамааг хаяхыг сонголттой. Тийм шүү дээ. Өнчрүүлж байгаа эцэг их чинь ч өөрийн гэсэн бодолтой. Өн хатуг чамааг эдэлж байгаа. Бас илүүг зовж байгаа учраас чамааг өргөсөн. Мөн үү? Зүгээр л хүлээн зөвшөөрөд эндээсээ дэвших боломжийн нэг үзүүр, хоёр дахь үзүүр, чанх дахь үзүүр, цаа дахь үзүүр гэхэд чамд урагш алхах урамч нь ороод ирнэ. Хүчшиж байгаа мэдрэмжчин ороод ирнэ. Тэмүүлж байгаа тэнгэрчин ороод ирнэ. Түлхэж байгаа өнгөд чин түшээд ирнэ. Юу чамд одоо дутуу юм? Чи өөрийгөө л олооч өөрийгөө л урагшлуулж байгаа цагт ертөнц чамруу хишиг бүхнээ сарваагаад өрөөлт боломж зам болгож тавиад ертөнцийн сайхныг жаргал гэдгийг үзүүлэхээр явдал болгоно. Өмнө чин дэлгэж байхад яага шантрах ёстой юм. Би хаад татаархнаа. Яагаад гэвэл тэд нар нэг чөдөр бэлдчээ түүндээ байлгах дуртай. Тэр чөдрөөс нандаа боддог би тэр чөдрийг дандаа үзэн ядна. Хоёр алхах ёстой юм дээр нэг алхаад байгаагаа мэдэрнэ. Гэхдээ энд хүрэх гэж. Өөрийгөө мэдхээс гадна бусдыг мэдсэн болохоор л удаж байгаагаа мэддэг, удаашарч байгаагаа таньдаг болцсон юм. Тэр үеэс би хаанд тунчиг хайртай бас тунчиг дургу болсон да. Хайрлнаа. Буруу хүмүүсийг чөдөрлөж байгаад нь будгаа ихээр хайрлна. Зөв намайг давхар чөдөрсөн зүрүүд ихээр үзэн ядна. Гэхдээ миний зөвийг сохор хөл мэдэхгүй шүү дээ. Ардын дотор байгаа гал. Аава гэдэг үр минь, амраг минь гих хань минь, ахаа гэдэг дүүнэр минь. Ард минь тэгшрэг цэргүүд минь миний зөв гэдгийг дахин тунхаглаж байгаа учраас чөдөрлөгцөн хулаач засаж чөлөө эрхийг ноолгож дуу хуухайг нэгтгэж докторх хүчийг нь зэрэгцүүлж тэмцэхэд би яг юу алдана гэж авууга ихийг хожоод алжаах төдий бол ам морхон шүү дээ. Ам морхон амьсгалсан айгүй өдрүүдийг өнгөрөөсөн алжааж ядарсан гэдгээ бодсон ч би ядарна. Өдөр болгоно л би унтахын өмнө ядна. Өчүүхэн ядарсан их ядарсан ямар ч ялгаагүй учраас урд нь байж ядарахыг сонгоод хойно нь хоцорч ядарахыг эсрэг утсан л төдий. Чи үдэш болгон л ядарна штэ. Үнэг нь нойрон даруулж л таараа. Тэг ядархаас айгаад янгуучлна гэдэг бол шив шиг. Унахаар шив шиг. Амьсгал холбогч эрдний амиг уу гэд. Зүгээр л чи өөрийгөө ядраах уу, өнгө зүстэйгээр ядраах уу гэдгийг сонголтын. Өнгө зүсний төлөөх ядарлыг сонгож чадаагүй өөрийгөө өрөвдөх ядарлыг идэлнэ гэдэг чинь
амьсгал холбоохийн хэвшиг байхгүй юу? Тэрнээс ээчээд таригч нь хүртэл чамайг доромжилж эхлэв шүү дээ. Арчаагүй новш мэн гэдэг. Дотроос ч байнгал хашигч чадна. Чин хаа байна, амрагч хаа байна, үр чин хаа байна, гэр чин хаа байна гэд голын хатгаас ч чамайг дотроос ч маа чадал. Доройгч нь хилээдэл. Юунаас зугтаахыг чинь сануулад ерөө биш ярих заваа нүдтэй. Тэгэхээр нь чи бүр дотор хатгаасаа гол сүнсээ улам те чи орчоогүй учраас би орчоогүй гэж хэвдэх тулсам энэ тамаасч дор ярга болж тарчлаан гэдгийг чинь хүн зүрхнийхээ галаар түлэгдэж мэдрэгдэг гэдэг. Харин чадхыгаа гэрээр гүгээд чулуу өдөрлөд унтахад тэр дотоод уухаад дуугаа байж идэг гэдэг. Болжээч гэж хэлэхгүй болохгүй ч гэж хэлэхгүй аниргүй байж идэг гэдэг. Тэр голын хатгаас ч ухаан та чамайг тийм үү дор үед ч л элдвээр шүүмжлээд байна уу гэхээс нь дээр тэр аниргүй болчихдог. Иймээс унтах болгонд ч зүгээр л ухаан тасрах мэт унтаад байвал чи зүгээр дэрч. Тэгээд л болоо. Сэрэх болгонтой зоо хэшиг хаана боломж байна гэд сэртэлдээд муу ёрын шуналтай юм шиг сэхэж сэрээд байвал чи зүг байдарч байна. Тэрийг чи өөртөө нааж өөрийнхөө үйл хэргийг тодолж сэрээд байвал чи зүг байдарч байна. Харин тэрэнд тэр байна, над байхгүй байна гэд тодлоод л сэрх юм бол миний хөө нүд чинь буруу тийшээ хараад байна. Хүн шунал байх ёстой. Тэрнээс татгалзана гэдэг чинь тунчиг тэнэг хэрэг дээ. Талархалгүй шунал хийцүүч гэлээ дээ. Талархалт шунал бол амьдралын хөг амьсгалын гэгээ юм шүү дээ. Тиймээс бас шунлыг тэгтлэн дараад ах хэрэггүй. Жаахан тийм үү. Морины ам татдаг шиг л авч явдаг болохоос биш. Тэгэхгүй. Шуналдаа чирэгтгэл их хэцүү дээ хөө. Нэг мэдхэд тийм үү. Нөгөө морьчгүй өөрөөчгүй үлдчихдэг байхгүй. Жолоо булаадаг адуу шиг хачи байгаа шунал гэдэг чинь. Тэгтээ тэрийг унаж хэрэглээд чи. Жороолох үедээ жороолоо, дахих үедээ дахиулаад амын татгаад л сурцсан байхад айдаа энэ хөлнөөс чинь илүү хурдан юм да. Шунал бол оюун санааны хөлөг шүү. Тиймээс амын татаад аясаараа хөдөлгөж сурдаг, өдөртөж сурдаг л мэдрэмж. Тааж гэсэндээ сайн мэдрэмж, сайхан мэдрэмж. Юу яаж атаархахаа бид нар мэдэрдэг. Энэ ингээд энэ тэр тэгээд энэ чиний хурж чадах боломж л болохоос биш, өөр юу ч биш. Чи харсан атаархалдаа мянган алхмыг хуваарлаж чадчихвэл энэ чиний амжилт байдаг. Чиний хурж чадах сэрэл байдаг. Чиний хийж чадах сэрэл байдаг. Тэрлүү хүрдэг, атаархлуугаа хүрдэг 100 алхмыг тодолж чадахгүй бол энэ бул чулуу байдаг, сүнсний ачаа байдаг. Хаях хэрэгтэй. Ухах нь. Атаархал бол гоё мэдрэмж шүү. Би чинь гомын атаархнаа. Чи өөртөө юу байх боломжтой таних сэрхүү мэдрэмж шүү дээ. Атаархал гэдэг чинь гол нь ухаанд чинь байгаа мó ухар мөчөө шунлын амаа булаасан давхаа юу гэдгээ л ялгах ёстой. Тийм бид. Үр хөөхөдөө гоё гутал авах юмсаа өөр хүүхдүүдийн гутал гоё юм да. Чи энийг нь тийм. За би тэдэн цалингийг тгий. Ханы цалингаас инги аваас тэдийгүй, авгаас тэдийгүй гэд бүтээж чадаад чи 100 алхмаа хуваажвал энэ чиний хүүхдэд боломжит зүйл. Чи чадах зүйлийг сэрүүлэх төдий. Гэтэл нөгөө нэг сүржин хараа хөлөгтүүлэг тийм үү. Хөөх энэ ингээ унчиж гад. Харахаар ажил нь чамд байхгүй, авгаанч чамд байхгүй, авхаач нь чамд байхгүй байхад уучлаарай наадах чинь шуунал гэдэг чинь амгаагаа чирчлээ. Чи мориноос унаж өгөөл. Таригч нь танигэрч
Цус чин задарчлаа дэми. Хай. Ийм л зүйл шүү дээ. Одоо ухаж байна уу? Өөр хэлэн чинь бас их сайхан мэдрэмж. Богино хугацааны төргөлдөгсөн хийж яа шүү дээ. Чи уурлаж байх үедээ тэнгээл мэдэрнэ. Чи энэ хугацаанд амжаагүй, энэ хугацаанд хийгээгүй. Залхуурсан, яндалсан, орхисон бүх боломжийг чинь тоншоо гэдэг чинь өөр хэлэн. Энэ асуудлыг чи давахгүй. Давж чадахгүй байна. Даруулж жагаад чи өнгөрсөнд өчнөө боломж хайчих. Яг энэ ухаарах акшн чи өөр хэлэнгээр илэрдэг шүү дээ. Сэрүүлэг төдөө бас мэдрэмж. Тан дээр би уурлаж байна. Чи муухай хөөхнө, чи муухай залуу цогцоод авчих юмсан үлээд нударч юмсан. Энэ байхгүй. Үгүй. Энэ бол чи өнгөрсөнд ямар олон боломжийг хаяж өнөөдөр энэ агцаг боломжийг авч чадахгүй байгаа юм бай гэж өнгөрснөөс суралцахын дохиогоор орж ирдэг мэдрэмж байхгүй. Тэгэхээр ууртай үедээ ердөө л бяцлага аймсгал. Би өнгөрснөөсөө сурах ёстой дохиогоо авсан тэр мөч чинь. Би энэ мөчийг давдаг аргуудыг үргэлж өчигдөрт хайцсан байгаа гэж дурсамжаа уудлах ёстой юм шүү дээ. Үгүй ээ. За, ямар мэдрэмж шүү тайлбарлуулмаар байна. Хүндээ нэг мэдрэмжийг тайлбарлаж л үгүй. Бас мөрөөдөл гэдэг чинь бас л энэ хатаархалтай энэ адилхан юм шүү. За, жишггүй атаархлыг мөрөөдөл гинэ гэж байгаа шүү дээ. Тэгвэл чи чамдаж байхгүй. Чи өөрөөтөө байх боломжтой гэж ирээдүгөөсөө талтаж байгаа. Зөв атаархлыг өрөөдүүд байгаа өөрийнхөө цаг хугацааны төрхийг хараад одоо атаархах мэдрэмж чинь мөрөөдөл байхгүй юу? Бас нэг талаараа нөгөө хүн нумаа хэр татна сум төдий ч нэ хол тусдаг гэдэг шиг хүн мөрөөдөл хэр ч нэ хийх мөрөөдөн тэр мөрөөдөлтөд хүрэхийн тулд бас их Гэхдээ хүний наад хязгаартай хоногтой болгоод тэр их татаж байгаад байна. Хол мөрөөдөгч бас байна. Иймээс манай өвгөө цэгдүү тэгж сурах 3 жил доторхыг мөрөөдөж болно. Түүнээс асуултыг дөө мөрөөдөө тэнэгэрнэ гэдэг шүү. Мөрөөдөл гэдэг бол ирээдүйн өөртөө атаарах энэ агшны мэдрэмж юм аа гэж хэлдэг. Тэрийг харин 3 жилд нь багтаагаад мөрөөдөөд байх юм бол ирээдүйд хэн байхаа өргөж олож ирэх цагийнхаа замыг өргөж түүрхгүйгээр бариад байдаг юм гэж сургадаг. Би ч нэг мөрөөднө. Тэ ялангуяа тийм гутлаа тайлаа шиврээ ханхлуулаад хэвтгээрээ их мөрөөднө. Ус байхгүй би хүн шивэртэй л байж хараа гэж. За тэгээд нэг хөл угаахыг усыг нь зөхөх хугацаанд л мөрөөдөж амжина. Ухах нь. Тэрэн хөвгүүтэн юмд чин хөлөөд өргөж хийц. Нэг галын хажуу тавиад бүлээцэх хугацаанд 5 ухаан хормол мөрөөдөж амжин шүү дээ. Тэгээд л. За тооно хэлэх мөрөөдөй дөө гэд. Томорсон гэрээ мөрөөдөй дөө. Авгаа загнахгүй байхыг мөрөөдөй дөө. Ахиад хөөхөд мөрөөдөй дөө гэд. Амгалан сайхан өрхих хөгжил дэвшлийг мөрөөдгөр ямар сайхан гэж бодно. Тэрүүгээр маргааш нь эрч хүчэн олоод аваад түүгээр маргаашийн олцгошгээ тодлоод аваад түүнээс нь өөрийнхөө өнөөдөр сурах ухаарлаа тэмтрээд аваад юу сураагүй лээ тэр мөрөөдөлд хүрэхэд юу туулаагүй лээ би чинь тийшээгээ гэдэг өнөөдөр тийшээгээ хүрэх зүүн олох юм мэдэж хэрч тэр мөрөөдөөс алсад төрнө гэж байхгүй шүү дээ. Мөн тийм шүү дээ. Өгтөө миний нэг мөрөөдөл ёор бийлээгүй. Авгаа даа загдуулахгүй байхыг мөрөөд. Яагаад гэвэл өөрөөсөө татгалзах шаардлагатай болох юм чинь. Тэр чинь хорвоод мэдлээгүй эр хүн хүсээд байгаа юм чинь. Ийм болохоор за тэрнээс бусд нь бол вийс юм аа гэд баттаа хэлчихээ да. Тийм байд. Яасан өндөрийн чи гэж загнаад байгаа юм чинь. Би одоо тэгээд нуруугаа хугах уу нугалмаа тоолох уу?
Энэ мэдээчний шаал дэмэгүй зүйлсийг ихээ угалдгийг энэ гэрийн эзэгтэй эрхэм нэрийн авгай гэж хэлнэ. Эмэгтэй хүний 10 үг тодомын 3 шаал хэрэггүй гэдэг. Додоо нухаа. Гайгүй шүү дээ тэгэхээр ч. 70% таа. 100 салууртай. Янаас эмэгтэй үнэ зан юм даа гэж. Тэгээ эмэгтэй хүнээс ирэхүү яхаараа тийм 3-3 алдаа гаргаад байдгийг би өөрөө ойлгодоггүй. Аав ээжийг доромжилж гад, алд биеийг доромжилж гад, төрсөн өрийг доромжилж гад байдаг нь тэр хүн. Уул нүрэг наад аав ээжийг ачлах чинь чиний л үүрэг юм да. Алд биеийг асрах чинь уул нь чиний л үүрэг юм да. Авхаалжаар төрүүлсэн үр чинь уул нь чиний л үүрэг юм да гэж бодогдод энэ гуравдаа л тэнгийг гайхаад дийлдэхгүй юм да. Өөрийнхөө үүргийг надад түлхэж байгаа л тэнэг санагдаад байдгийг. Тэр нь бодвол өөртөө хэлж байгаа үгээ надад бас сонсгоод байгаа юм болоо да гэж бодоод хэлсэн. Бусаар бол эмэгтэй хүний үг үнэхээр оновчтой байна. Ялангуяа гэргийчин гээд гэрэлтэй зууж явах үедээ. Авийг гисэн бүхэн манай гэрт хэрэгтэй. Хүрийг гисэн зориг бүхэн манай голомтод хэрэгтэй. Өсхийг гисэн бүхэн манай хүүхдэд хэрэгтэй л байж байгаа юм чинь түн шиг ухаалаагүй хаана вэ? Гэхдээ зарим зүйл явмаар тай. Тэр одоо цэцэг шиг үнэртлээ гээд Европын дагна боллоо юу. Хангалттай дурын татаж ихнэр минь болчоод тарнаас илүү үзэгсэлэнтэй болохоор өөр хүн сонирхоод байгаа мó гэд харагдал нөө. Тэ. Үнэхээр үзэх зүйлс нь хандсан учраас л авч сууж байх чинь одож бас гангараад байгааг нь өрөөлийнүүдийг баясгаад байгаа нь яах сажим хөдлөг нөө. Би чинь одоо хизээдэж голохгүй штэ. Ядаж яхад хараа муутай байхад оодох гоодох юм бүр. Сайхан тэмтрэгдэж юм да. Тийм ээ гээд хэлэхээр эдээ хармасан эр болно да. Бодвол өөртөө сайхан санагдах гэж өрөөлдөл магтуулах гэж тэр их оогоог нэхээд байдаг болтой. Тэгээ одоо хүмүүний арчилгаанд нь дэмтэй байх нь хүргэн болсон миний үүрэг юм да гэдэг. Чадхийнхаа хэрээр хангах гэсэн чангал санхүүгээ тооцох өдр байна. Заримдаа ч их дэмий юм гойн шүү дээ. Чиг нэг л чихний нүхтэй байж ээж дөрвөн эмэгч нэхэд байх шиг дөрвөлжин авдарч ирээд байх шиг ухааны нь олохгүй хямгадах хүмүүч байна. Гэхдээ үнрээ дарыг өнгөө сайжруулъя тосоо гэхээр бас тийм ба. Залуу насанд минь арчлаагүй чавганц болголоо гэдэг үгийг сонсохгүй тул өгөө шүү өгнө. Та ч нэг алтан услаа айгүй их зарчдаг байсан шүү дээ. Тэгтээ авдаг байсан. Гоосахны хэрэгслэн. Тэгэхгүй. Сонсогдсон байж магадгүй. Нөгөө нэг цагаан болгодог он тийм хор болчихвол гай. Эмээсэн тайчудаас авах. Манай тайчудаас авдаг байсан. Тий. Яд чи миний эхнэрийг хордуулаа алдсан байхад би хэнийг алхаа мэдээс хойш. Тайчудаас авнаа. Эмбэт. Муу агаач уу. Танаа муу тайчууд яавасан хэд хэмнэж ямар их хорыг найруулдаг. Чамайг бүлнэ. Гэхэд бол бас нэг учир. Тэгэхгүй алтан улсын үйлдэгчийг алийг нь тариг ихээ. Хэнийг нь хөнөөх юм. Эхнэр минь өгөхөж өсөө би хиндэ гаргах юм. Тийм шүү дээ. Учиргүй шүү дээ. Манайхан бас бодгол асуудал бай шүү манай цагийнх. Тийм учраас сайн ч муу ч ард нэгнээ мэддгээс айл аваад. Тийм үү? Аюул гарвал очиж төвөөхөөс айл аваад. Ядаж хаяанд юм да. Тэгээд муута тийм байлаа гэхэд сайн да. Тэнд хонхтон байсан хэдэн домч юм аа л бүтээл байгаа. Тийм. Хоногтоо тийж хэдэн бор хүүхдийн л хүнс байгаа учраас сэтгэл амар төлж чаддаг юм шүү дээ. Тиймээс нь гоо эдэ шууша. Өн бийдэн эрүүлийг тэтгэхийн төлөө гоогоо тэтгэхийн төлөө бүхийдээ Монгол нутагсаас олж авъя шүү.
Хөнөө чадах хүнээсээ олж авах гэсэн. Буух эзэнтэй буцаага дүрх эзэнтэй байна гэдэг чи их ч бол. Тэ? Буцаага дөрөх гэсэн үү? Дүр ихтэй. Аман ноо гэж ихэд төвлийг нь онгоолгож цээжиж үлдээ штэ. Ай, торгыг ямар идэх юм биш. Тэ юм бэ? Нүмерчл явах бүс юм хойд. Бас алтан улсаас зөөж арай бусдаа содон байхыг бас хөчөөнэ хэчээ. Гэхдээ арвин биш. Тэрий чин наадамтай сард үзэгдэл болоо. Тэрнээс арвин байх юм бол тэнд алтан ус баяжхаас биш. Манай Монгол баяжх юм биш. Төвөг байлгүй. Тайчуудын давыг авч ирсэн үү та? Тэр ч муу штэ. Ийсэн хийдэг байх юм уу? Одоо нөгөө мараа цагаан гэдэг та нараа нөгөө аяга арчдаг давуу байдаг. Мараа цагаан гэдэг. Тэр шиг юм нэгдэг байхгүй юу? Арчаагүй юм уу? Тэгсний хооронд хэрэдээс авсан дээр. Одоо цагт бүр давуугаа чиж чадахгүй байх юм бид нар. Харин арчаад юм шүү. Тайчууд давуугаар аяга өнгөлсөн дээрээ. Харин хэрээдүүд болоо. Тийм үү. Одоогийн та нарын нэг кашмир гэдэг. Ноос дэс холсон давууг нэгчдэг байхгүй юу? Цаашаага 8 лөө илэг гараад ирнэ. Тэгээ илэг хамт гараад ирнэ. Тэгээ тэр аваас аваад нь гойчихсон дээр байлгүй дээ. Өөр чонсон 27 тогтоо тайчуудаас өөр давуу идэгээс отог байгаа юу? Бэсүүдэ байна. Баруулаасаа байна. Тэгээ ноосдээс оролдож нэхээс ханзаа хийж хэвс төстэй юм хийхийг оролдож байгаа гэхдээ л 8-1 яаж гөөцгөвдөө сартуулыг яаж бараадахвдээ хөрхий. Тэ нөгөө нэг хэвс гэдэг нь зүйлээр нь босгоны арлаг хиймээр юм байна шүү дээ. Тэгтээ тоглож л байг. Тэгж байгаа л хүн хөгжидгоос хойш. Нэг хаяа нэг доромжлох гэж үүдний альчуур малчуур болгож өнгө зүсийг бузарлах гэж авнаа. Чи арчаагүй штэ гэж. Ардаа нэг хэдэн бор хөөхөд чадах бол та. Бойсох хөрөнгөтэй болохын хойд хаяа нэг авч доромжилж болно шүү. Муу Монгол ардуудаас харамлаад ах юу олж ил байгаа басгаа шүү. Эм битээ. Харин нөгөө айхтар сайхан хийсэн хэвсэн дээр хөлгөө арчиж тоосоогоогод тай. Ямар арчаагүйгээр бүтээс нь гайх болох бас сайхан мэдэн ч юу. Арай ч шүү хасна. Гэхдээ одоо чадаагүйгээ чалхандаа мэдрэгдээ. Хэд хоног бодож тийм үү. Тэрнээс хичээх шазуур олж авбална. Тэнд миний худалдан авалт тийм. Өгөөж нь болох усуу. Албаар доромжлох гэж тайчуудын ямыг заримдан аав шүү. Адуу малныхаа тоног болгож доромжлоо шүү. Хөрөнгөтэй хүний өнгөрөл гэж одоо. Тэгэж доромжилсан учраас нөгөө тэнгэрт хүртэл таалагдаж ардад ивээгдэх бүтээл гэдэг таачуудын жинхэнэ дотор нь ардзагнаж хорх байнгүйгээд сайн юм хийдэг байхгүй юу. Тэгэхээр үе доромжилж байсан доо дээр. Яа, дүлэн ажилдаггүй. За. Үйлэнгээс ер нь юу авдаг байсан юм бэ та? Ойлонгоос зарим нэг хөнгөн эмийн ургамал их авна. Тэр чин давуу мараа муутай л дээ. Хүнсний ногоо бас авнаа. Ойлон манай цаг үед бол ерөнхийдөө хатаас ногоогоороо илүү дөнгөө. Бус бараагаараа гутуур ард түмэн байлаа. Тиймээс нь үр тайраа янз бүрийн цэцэг дургамлын үр. Тийм үү. Эмийн үр. За тэгээд элдв янз бүрийн хатаас нь ногоо байна да. Сайн хатаадаг ногоогоо. Тэгээд зарим нэг загсан болц орж ирвэл зугаа болгоно. Гэхдээ жин хол тэгээ хүнс гол дуудаа зөөвөрлөдөг. Учираас хөгц гэдэг чинь бас л жинчний зовлон байлаа шүү дээ.
Оны хувьд тангууд нь илүү учраас гуйлангаас ер нь авахгүй. Онцож байна. Яа нэг тиймэрхүү арилжаа хийндэ. Тэр нэг гуйлан усаас одоо нэг жижиг бурамны төрөл. Тийм. Одоо танахаар бол нэг төрлийн хатаасан жимс 10 гурил маягийн юмтай хойлчихсан. Тэр л хамгийн их харилцагддаг гуйлан бараа байна. Маягийн жижиг ярьдаг шүү дээ. Цайнд хийгээд нөгөө чихэрлэг ундаа болгож сэнгэнүүлж уудаг. Тэр л их гуйлангаас орж ирнэ. Турад урд нь болохоор алтан усаас. Алтан уулаас. Наран Шивүүгээс. Алтан улсынхаа шивүүгээс сүм улсын наа талаас орж ирэх юмсан. Тэгэхгүй бас наашаага мараг. Бид нар чинь бас айтай юмны өнгөн дээр байх гэж хичээгээд байна. Хүн юу хийж үзснийг таниана гэдэг чинь сайхан шүү дээ. Тэгээ тэрийг чиглээд өөрөө энд мөнгөнөж тоглож байхдаа л хөгжидгийн хувьд үрсийнхээ эдлэлийг өнгөтэй болгож байгаад өөрөө үйлдэлийг нь идвэгжүүлж байгаад нөгөө торог нэхий гэж мараа цагаан боддог тайчуучиг. Тоглоом наадгаа маягаар тансхийг үзүүлэх хэрэгцээ дээ. Тэгэхгүй эдийн дээдийг үзээгүй хөхөд сэтгэхүйн дээдэд хүрэхгүй шүү дээ. тийм шүү. Тиймээс ховорхонж гэсэн эдийн дээдийг үзэгээ миний үлс. Гараар хурж нүдээр хараж яаж хийснэг сэтгэх гэж тансаг идэгээ нэг жилдээ ганц үзүүлэхийг хичээндэ. Хүний хүч хаана хүрснийг мэдэж байж л ирээдүйн үлдэх хөрс маань сэтгэхүйд гэж амьдран шүү дээ. Тэгээд заавал эдэлж тийм үү нандагныг гамнаж тэр авдарт нуухгүй. Яасаа ирчиж тийм үү мусаа шингээж яагаад сураад авах гэж дундаа хаяа шүү дээ. Тэгсэн өөхөр тийм үү манаасаа илүү хуран байдаг л байхгүй юу. Хүн чинь хуулаж байж сурдаг асууж. Тэ. Хаана хоцорж байгаагаа сэрж мэдрэх нь сайхан. Хоцорсноо мэдчихэд гүйцэх гэж тэмцэх нь сайхан шүү дээ. Юу хийж сурахын тулд сайн уулгаж байх юм биш үү? Тэгэхгүй гамнаад байхаар чи нөгөө хүүхдүүд ч сэтгэхүй төлөхгүй. Тийм болохоор л бизнес зүйлүүд хуулсныхаа алдан оноо ингэж алгамаар дээшилдэг шүү. Яаж бүтээснийг нь үрээрээ сэтгүүлэх шиг сайхан юм хаана. Тэгж л миний Монголоос юу бүтхийг тэмтрэх оюун сэрэн шүү дээ. Тийм үү? Тиймээс үрэлстэй хүний уур хаа хүрснийг таниулах гэж холын идэ үзүүлэгч нь л таашаа шүү дээ. Өөх гэж гайхаад хөгийн юм а би хийж чадсангүй гэж уулгах нь л баясал юм шүү дээ. Бүтээсүүдээ сайн харуулж байна. За, өөр юу хэл та? Тайчуудаг би. Асуухгүй бол би асуулаа шүү. Боломжоо алдгаа. За, асуу. Нөгөө би нэрээ бас нэг подкастт оруулах гэдэг. Тайчуудын тухай та нэг жоохон магтаад өгч гэх юм. Томоогоо наачна. Тэг хамаг урчуудыг хуу хаамаж авилгадаад авцсан аймгийн чинь одоо нөгөө миний цэргийг булаасан болохоор насны өстэй гэдэг шиг доромжилж л өгөн дөө. Ер нь тайчуудыг магтах ноён байгаа мó. Тайчуудад өөртөө магтаж үлдэхгүй бол бүгд сайн ажилтан хүчнээ тайчуудад авсан юм чи сайн үг авдагуурч чадахгүй байна. Тэгсэн мөртлөө яагаад марал шиг даван хийгээд тааж байна? Бас нэг алхмын өмнө явж байна. Уулнуулаа. Бид нар даавууга хийгээгүй байхад тэд нар чинь хийгээд байхгүй. Гэхдээ торог хийх гэж жагаад мааралд хүрсэн гэхээр чинь доромжлох утга мөн бэлтэй.
Тэгэж ноцолж байгаа шавжны утсаараа хийдгийг нь мэдчихээ. Өвс биш байсан юм уу гэж. Яагаад тааж үгүй чинь. Одоо тэгээд доромжилж л үгүй дөө. Одоо тэр таараа хувцсыг ч одоо тэр өвсөөр хийдэг шүү дээ. Ус биш байсан юм уу? Ийм л байна да. Хоргыг өвсөөр хийдэг гэж л тунгавдан бодсон. Сартуулаа гэж. Их бэрх уусуудыг давж гítэлж байж 9 цүлийг гитлэж байгаад л очдаг их чинээтэй. Тэ. Годомч халихаар нэрчүүдэл яваад байна гэж им хүүстэн үзэгдэггүй. Үгүй гэнэ гэртээ орчихдаг тийм уус байдгийг. Годомт нэг им хүүстэй амьтаа харахгүй, им хүүстэй илжигч харахгүй нутаг штэ. Юу шашин муслан байсан юм. Мусульман шашилтан Хижрийн шашинтай шүү дээ. Хижри гэдэг нь одооны ямар шашин? Хатуу мусалман Хатуу шашин. муслан. Тэгээд Ахсано ирчүүд нь бол бүдүүн бацгараасаа нарийн дуурайхаа бүртэл нэхмэн давхарга нэмэх замбрааг хамгийн ядарснаас хамгийн чинэлэг бүртэл аж төрнө. Гэхдээ уудманд байгаа нэг ч их хүн залхаг залахгүй ус. Огтөө хүн удамд нь харагддаггүй. Одоо тангуудаар юм уу алтан улсаар харахаар нөгөө нийгмийн дорд ирэх хүн гудамд твтэж харагдана гэдэг. Эм байсан ч харагдана. Тэгэхэд сартуулд бол тийм гудамд яс буцаа харуулах хүн байхгүй. Шашин шүтэлгийн соёл нь өндөр мэт санагдсан шүү. За тэгж яагаад жаахан нөгөө тэдний нүдэнд үртгэхээр үнцэг болон байшин болгоноос нь олуулаа гарч яваад л ганцхан дагараа ээж тойроо зогсож их аймар. Хаанаас гутаг гарч ирээ бүлчих бол гэж сэтгмээр. Яах гээд байгаа мэдээдгүй ингээд мөрөө дараад ингээд тойроо зогсож. Мөр малтайгаа бүсдэгдээд ицэх хэцүү штэ. Тэгэж ингэж бүчигдэхээр чинь ястаа нөгөө сүнс зайдаж цацаг гоож ингээд нь болж байгаа юм да. За тэгээ сахалгүй ирэх хүн зорчиж болдог байна гэдэг. Хөгөөрж болтгоо нэг ингэж хийж байж очив шүү. Дээр үедээ нүүдэлж эрэхтэй тийм ба. Тэгээ одоо ирээд Монголд сууршаар одооны одоо хүмүүс цус солилтоод ямар асан? Хотонгууд Хотонгууд одоо усаж Хотонгууд ч юм шүү дээ. Исламын шашинтай шүү дээ. Тэгээд сартуулсан утсан байх. тий сартуулыг одоо усаж хотонгууд ч хэлдэг шүү дээ. Тэгээ хотонгууд ч наазуудыг бод биднийг бодвол айгүй өндөр амартай том алан хураатай. Хөөгнүүднээс нэг сарилаа. За тэр чинь нөгөө маанан алдарт цагаадаа очиж байж номоо хотгоод тийм үйлсад нь авчирсан сартуулууд чинь хотонгууд болж холилдож сууж байгаа шүү дээ. Энэ дэхэн үед чинь ер нь хүмүүсийн бас их өндөр байсан сургуудууд юм байсан шүү дээ. Та нар л гамбар идэж байгаа намхан бол. Ямар амар өлсөглөнгийн цагаар тийм үү давж орч өснө бодож одоо буцаад хүүхдүүд чинь өндөр болсон байт. Одоо Энэ ямар хэрэгний Та нар гамбар идсэн учраас Зэн амнаас болж энэ үеийн хүмүүс өнөө ямар Манайш өөрийн дутагдaltaй өссөн юм чинь давжаа байхгүй яах юм. Сүгдсэн улсууд тэрэгний юунаас дэш гарахгүй гэсэн. тэгээд бид тэрэгний хэмжээ чи яг ямар байсан гэж 7 тохой байсан гэж болж байгаа. Энд чи бараг 70 см үст. Тэр хүмүүс бараг 2 м өндөр байсан юм шүү. Дээрвээ хүмүүс чинь За 2 м нуудлаа. Надаас бус 2 м байхгүй. Байгаа. Нөгөө хөрөөдийн гуугай өвгөн байгаа штэ. Тэр бид хоёроос өөр амтан байхгүй. тэр хоёроос доошоо. 90-с доош. 190-с доош. 170-аас дээшээ. Гэхдээ баруулаас 150-аас 60 л даа. Цөөхөн штэ тэд нар чинь. Тэгээд Цэбүүгийн татар гэж ямар учиртай татаруудыг Цэбүүгийн татар гэж хэлдэг вэ? Цэбүү татарууд гэж монголчуудаа хэлж байгаа мó. Зөвхөн монголчууд бол хэлж байгаа юм тийм. Энэ кеданууд бид нарыг нөгөө тэд нар чинь нөгөө хаяанда татартай. Тэгээд тэрний цаадах татар гэхээр цэбүү татар байхгүй. Ялгаж өгч Ялгаж өгч байгаа. Зүгээр л ялгаж байгаа нэр юм уу те? Тийм. Тэгэхээр цэбүү татар гэхээр хэнийг хэлж яаг гэхээр хэрэгэдийг хэлж байгаа.
Ер нь. Ер нь болов. Тэрээд хамаг Монгол орчмын одоо онон хэрлэнгийн ардуудыг хэлж Одоо байгаа. нэг тэг яг Зүлгүү татар гэхээр говийнхан хэлдэг. Зөвлгүүд Одоо энэ баруун хязгаарыг нэг говь говь нутгийнхаа урд урд зүгийн элсээр амьдралстай хэлж байгаа. баруун зүгийн ахнуудыг Тэшээгээ татар гэдэггүй юм. алтан хязгааруудаар Тэшээгээ татар гэж нэрлэхгүй. Ер нь бол хамаг Монголынхан болоод нь тэрээдүүд мэрэгтүүдийг нийлэхээр цэбүү татар гэж хэлдэг. Тэр нөгөө Зүлгүү татар гэхээр онгууд говийн нүүдэлчтэй хэлж байгаа. Ухамжтай. тэр нөгөө хамаг Монгол улсыг нөгөө анхны нөгөө юу хийхэд чинь Цэбүүгийн татар нэрийн дор нэгдий гэдэг шүү дээ. Тэгээд би хэрэгцэн тэгвэл тийм учиртай юм байна. Тэгээ ер нь бол юу юм байна л та. Наа цэбүү гэдэг нөр чинь тэрэн кедаг хаттын утганда их зэвүүн үгтэй. Тийм үү. Зөрүүд татар гэж байгаа. Зүлгүү татар гэхээр бүдүүлэг татар гэж байгаа. Агаад тийм агч татар буюу үнэнч татар гэдэг гурван татартай да. Кедагийн үед чинь. Одоо казакуудын жидээ бицүүд юм хүмүүс. хэрэдэд юм биш үү? Шээ. үгүй. Тэр нэг Тэд чи өөрсдөө бас саадын шашинтай хүмүүс юм шүү дээ. хотон гэхээр арай биш ах тийм. Хотон биш ээ. Исламын орноос л ирсэн байна. Баач бүр ислам юм биш ээ. Нөгөө Сүүлд ирсэн. Одоо энэ Бат эмгэн байна да. тийм. Тэгээ Бат эмгэний нөгөө нутаг буцхуу зороо. Цэргүүд чинь одоо Оросыг төвөөгээд Украиныг төвөөгээд ингээд буцаж байгаа штэ. Тэгэхдээ Цагаатан хааны цэргүүдээс тусламж авсан байдаг. Тэндээс буцаж ирэхдээ одоогийн юу казакийн дэд үг болж хөвөрч байгаа юм шүү дээ. Өөрөөр хэлбэл Монголдо буцад гүйцэд ирж чадаагүй. Сатуулын нутаг дэвсгэртэй. Тийм үү. Тэнгэр уулын цааталд байж байгаад он удаж би нутагт харьяа гэхдээ казак гэдэг нэрлүү болоод ирж байгаа. Тэгэхээр юу ногоонууд тэнгүүдээр болохоор цагаадан угсаа. Тийм А казактар болохоор Батын угсааныхаа оршдог онцлогтой доо. Тэгээд Чингис хаан ч манах гэдэг юм шүү. Тийм байна. Одоо өвөө нэмэж энэ гэх. Нөгөө Украинчууд сарууд маань Чингисийг зүүн талдаа байж байгаа баруун талдаа гарчдаг. Тэр одоогийн айл улс гэж үзье. Ямар хүмүүс гэж үзье татарууд. Татаруудыг Батны авч явдаг. татаруудыг тэгээ одоо ямар улс гэж үзэх татар л гэж үзнэ гэдэг. Одоогийнхаар Одоо тэр Татарстан ч нь бол одоо тэр татарын уул нутаг болж таарах уу? Үгүй шүү дээ. Одоо Оросын бүгд найр. Кримийг ярьж байна та. Тэг Кримийн Крим ч татар гэж Украин яриад байдаг талдаа шүү дээ. тийм. Орос ангуудын нутаг дээр үлдсэн монголчууд шүү дээ. Тэгэхээр эморхон судлаад одоод мэдээчээр энгийн юмнуудаа бататгаж асуух хэрэг байна уу та нарт. Тийм үү. Чин бодоод л олчхоор бодлогын хариуд өрөвтэй тэнцхээр. Их л энгийн юм байл та. Эмэрхөө зүйлийг 10 жилийн хэн ч хандахгүй таних байлгүй. Нэрэнд солигдаагүй төсөн ч ангиж ираагүй байхад тийм бэ. За. Түрүү нэг төгсөө юу гэлээ 27 усаа гэсэн үү 29 усаа гэсэн үү? Тий. Чонс. Чонсын 27. Одоо нөгөө түүхэнд би нөгөө олхнуудын тухай хайхаар бас их гарч ирдэг байна. Мэдээлэл бас уул нь айгүй их олхнуудад байгаад байдаг. Паспорт дээр нь олхнууд гэсэн хүмүүс байгаад байна. Тэгээд яг фэйсбүүкээр хайхаар олхнууд загдаа гэж өөр хүн гарч ирдэг байхгүй. Тэгээд түүх Google дээр гарч ирэхгүй бас интернетээс ирнэ олдохгүй. За олхнууд ярьж өрөнд ороод явах вэ? Тэд нэр чинь тийм үү? Маныг нь одоо үед оюуны ирэх гээд лөөвөрдөж мэдхээр суу зайлан дэндөө хийх хүмүүс дуугаа вэжсэн дээрээ л үү. Ядаж баталгаатай ярьж болох эрхээ авч чадаагаар ёо. За. Эмэгтэй хүний үгний одоо 30% хэрэгтэй. Эмэгтэй хүний үгний одоо хэдэн хувь хэрэггүй байсан бэ?
Юу? Ирэх үе юм ярьдагсэн. Тэр хүн одоо л нэг хэрэгтэй хэрэггүй юм бас ярьдаг л байдаг шүү дээ. Эр хүн угаасаа 100% бие өмөрж байгаа шүү дээ. Өөр ямар үгүй. Вэ өөрийгөө өмөрөхтөр буруу зөв гэж юу аах вэ? Тэгээд өөрийгөө л өмөрөөд басан шүү дээ. Өөр юу ярьдаг юм. Яагаад амжаагүй, яагаад бүтээгүй, яах гээд байгаагаад бие өмөрсөрөл ярихыг эргүний үг гинэ. Тэгээд эмэгтэй хүмүүс ёсон учраас бие өмөрлөгөө загнаж заавал буруудгах гэж ялалт суудаг нь одоо гэрт ирсэн эрлэг болтой. Одоо би тэгэж бодож байна шүү дээ. Уламжлал ёсоор бол их л зөөлөж яриад байдаг юм. Одоо гэргээдэг бодохоор чинь энэ гал сайхагч галын бурахта гэрэлтэй ингээд дандаа нэг тийм гал сайхуулын нэрийг юм хүмүүндээ өгж байгаа үедээ. Эрлэгийн октод учраас л эрүүдэн шүүцүүд юм байх та гэж боддог. Тэгээд юу гэдгийг амьдралдаа их нартай эрүүдүүлэн шүүж яагаад бас үхээд ирлэгч өгдөн гэхээр бодвол их нэмгэлж өгдөг буйн юм болоо да. Тэгэхээр их нарт гэмгөө байна гэдэг чинь ирлэгт гэмгөө болох гээд байгаа юм да. Энэний төлөө магад гэргийлдэг байлгүй дээ. Эхгүй эр хүн бид нар чинь бас л дураа арсаст гэж дундаршгүй тэмцдэг хүмүүс шүү дээ. Тэгэж дунд чүмгөөр жиргүүчээр эрлэгт ёстой тамлаас өөр зорчих газаргүй мөснөөс өөр тэврэх зүйлгүй байдаг болохоор л эмэгтэйчүүд энэ насны нүглийг нь эрүүдэн шүүж ягаад нэмгэлдэм болоо да.